Оройн үзэгчдээ цагуур хөтөлбөр Эрдэнэ төлөвлөртэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн зочны ярилцлагаар хөргөж байна. Энэ удаагийн зочноор судлаач Зоригт Батар оролцож байна. Танд оройн өдргөө. За оройн өдргөө үзэгчдээ. Тэгэхээр та бүхэн Эрдэнэтийг аврах иргэний хөдөлгөөнийг бас санаачлж явж байна. Ер нь Эрдэнэ төлөвлөртэй холбоотой асуудал одоо аль шатндаа явна вэ? Эрдэнэ төлөвлөртэй асуудал маш хүнд байна. Эрдэнэ төлөвлөрийн 51% одоо стандарт банкны барьцаанд орсон хуурамч гарын үсэг үлдэж их хэмжээний мөнгө завсан байж болцшгүйгээд хэсэг нөхдүүд хууль шүүхийн байгууллага шалгахтай явж байна. Энэ дээр бол 51% бол монголчуудын эзэмшсэн ард түмний өмч үнэн зөв шийдвэр нь бол олдох байх гэж найдаж байгаа. 49%-ийн хувьд бол Оросууд эзэмшижсэн. За 2016 оны сонгуулийн үеэр сайхан бэлгийн засгийн газар 49%-ийг бол их хуралд мэдэгдэлгүйгээр нэгсэндээ хууль зөрчиж хувийн эмчилж шилжүүлсэн байгаа. Монголын зэс корпорац бол 49%-ийг эзэмшиж байгаа. Ингээд 2016 оны сонгуулийн дараах байгуулагдсан 65 суудалтай Монгол Ардын нам улсын их хурал үндсэндээ 49%-ийг хууль зөрчсөн байна. Тийм учраас 100% ард түмний өмч боллоо гэдэг ийм шийдвэр гаргасан. За ингээд монголчууд бол 100% Эрдэнэт ганц одоо монголчуудыг сүүлийн 20-30 жилд хижээж явсан багш нар, эмчнэр, ахмадуудын тэтгэврийг өгдөг байсан. Энэ сайлын үнэ маань 100% ард түмний өмч болчлоо гэсэн ийм ойлголттой яваад байгаа. Гэтэл харамсалтай нь бол тийм биш байгаа. Яагаад тийм биш байгаа вэ гэхээр зэрэг тэр 49%-ийг хууль бусаар сайхан бэлэгтээ хуйлдаж, худалдаж авсан, өмчилсөн газар маань бол шүүхэд нэхэмжил гаргасан. Улсын хурлын тогтоолын дагуу засгийн газар шийдвэрээ гаргасан. Засгийн газрын чиглэлийн дагуу бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуралдаад төрөөс одоо төлөөлөл өдөрт зөвлөлийн гишүүдийг бүх удирдлагуудыг Эрдэнэ төлөвлөлтөй холбоотой удирдлагуудыг бол томилсон боловч улсын бүртгэл дээр тэрийг бүртгэсэн эсхийг нь бол одоо буруу байна гэд нөгөө Монголын зэс корпорац шүүхэд нэхэмжил гаргаад ингээд шүүхтэр гаццсан. Шүүх бол энэ асуудлыг ингэж гацаах үг нь ёсгүй юм байна. Үндсэн хуулийн зэц бол шүүхэд сануулсан. Төрийн одоо захиргааны хэргийн шүүхэд бол дээд төрийн одоо гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг авч хилцэх ёсгүй. Үндсэндээ засгийн газрын шийдвэрийг бол засгийн газар өөрөө буюу дээд шатны байгууллага болох улсын их хурлал одоо тэр шийдвэрийг цуцлах, өөрчлөх хэрэгтэй. Шүүх авч хилцэх ёсгүй. Гэтэл ийм атал одоо хэд хэдэн шатны шүүхтэр бол энэ Монголын зэс корпорацийн талд шийдвэр нь гараад Монгол түмэн бол гохироод 49%-ийг худалдаж авсан тухайн аж ахуй нэгж бол анхны одоо оруулсан тэр 400 сая доллар өнөөдөр бараг олцсон болов уу гэж бодож байгаа. Учир нь 400-аас 500 сая доллар бол үндсэндээ Монгол улсын төсөвт Эрдэнэ төлөвлөр маань оруулдаг. 400 сая доллар зарагдсан. Үндсэндээ сайхан бэлгийн засгийн газраас хойш 2 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ дээр олон нийт ямар ч мэдлэггүй байгаа. Тийм учраас энэ дээр бид нэр бол хохирч байна. Яаралтай Эрдэнэ төлөвлөрөө аврыг гэсэн ийм хөдөлгөөнийг бол өргүүлж байгаа. Олон нийтийн хяналтыг сайжруулах ер нь ямар санал байна? Ер нь бол энэ шүүх засаглал энэ Монгол төрийн их хурлын шийдвэр өнөөдөр гарчаад амьдралд хэрэгжихгүй байна гэдэг бол өнөөдөр их хурл төр засгийг бариад байна уу? Эсвэл хин нэгэн мапын бүлэглэл, эдийн засгийн бүлэглэл шүүх засаглал дотор гар хөлөө шургуулчаад тэднэрээрээ дамжуулж эрх мэдэл хэрэгжүүлээд байгаа юм биш байгаа да. Нөгөө нэг гишүүний асуудал хуулийн мухарт орчлоо гэдэг шиг энэ бол ийм асуудал үүсчихэд байгаа. Энийг яаралтай эцсийн шийдэх хэрэгтэй. Эцсийн шийдэхийн тулд нэгдүгээрт олон нийтийн хяналтыг бий болгох хэрэгтэй. Парламент дээр 51 Эрдэнэтийн 51-49% дээр нээлттэй сонсгол явуулах шаардлагатай. Шүүхийн системд ашиг сонирхлын зөрчилтэй тэр бизнесийн хөл гар болсон тэр хүмүүсийг яаралтай алдажил албан тушаалаас нь огцруулах ийм зайлшгүй шаардлагатай байгаамаа гэсэн ийм гаргалгаануудыг бид нэр гаргаж байгаа. Тэгээд өнөөдөр дээд шүүхийн шүүгч зоригт мөн одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэ Жандсан нарт бол ийм иргэдийн зүгээс Эрдэнэ төлөвлөрөө аврыг гэдэг энэ хөдөлгөөний зүгээс бид нар бол хатуу шаардлага тавилаа. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчтэй бол огцруулаа. Дээрэс нь энэ хилцэх ёсгүй асуудлуудаа хилцсэн энэ асуудлуудаа шүүхийн шийдвэрүүдээ үндсэн хуульд бол нийцүүлээ. Тэ хилцэх ёсгүй асуудлаа хилцэж байгаа нь бол одоо нийт монголчуудын эрх ашиг Монгол түмний эрх ашигыг бол хааж боогдуулсан ийм явдал байна. Энийгээ яаралтай засаж залруулж зөв голдролд нь оруулахгүй бол одоо шүүхээс болж бүхий өргөө хүртэл 2 хуваагддаг болчихно шүү дээ. Бүгчүүд маань 2 хуваагдчихна. Гадны хөрөнгө оруулагчид маань шүүхийн шийдвэрээр хөрөнгөө булаалгасан ийм олон тохиолдлууд байна. Энэ болгоныг яаралтай засахгүй бол эн чинь засаглалыг хямрал Монголд нэг яаралтай нүүрлэх нэ. Энийг цаг алдалгүй засах ёстой гэсэн ийм одоо зүгээр сууж агаад энэ үйлдвэрийг ингээ алтчмааргүй байна. Улс төр судлаач хүний хувьд би иргэний зориг гаргаж
Тийм ээ. Эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж чин үннийг бол ард түмэнд хэлж байгаа. Ингээд намайг олон хүмүүс дэмжиж чинь хөдөөнөөс Эрдэнэтээс өнөөдөр цуглаанд маань маш олон иргэд ирлээ. Усаас ярьж гин. Улаанбаатар хотын ялангуяа ахмадууд бол энэ 51% нь усын төсвийн 30%-ийг бүрдүүлдэг байсан бол 49% чинь бас адилхан дүн шүү дээ. Усын төсөв тэр чинээгээр нэмэгдэх юм бүрэн боломж үүсчээд байна. Багш нар эмчнэр цалингаа нэмэгдүүлэе гэж одоо чагсаад байгаа. Тэгэхээр цалингаа нэмэгдүүлэх тэр боломж нь өнөөдөр энэ Эрдэнэтийн 49% нь ард түмний мэдэлд очсон бол ард түмэн тэр мөнгнөөс өнөөдөр хүртэхгүй тэр одоо хууль бусаар авсан компани одоо аль хэзээний ашгаа нөхцөн байж болцсохгүй ийм нөхцөл байдал үүсчээд байхад төр засаг маань гаргасан шийдвэрийнхээ араас ягаад чимээгүй байгаад байна вэ? Энэ дээр ард түмэнд нэг зөв үнэн тодорхой мэдээлэл өгөөч гэдэг ийм байдлуудыг бид нэр шаардж байгаа. За баярлалаа. Таны хувьд бол улсын их хурл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна тийм ээ. За ингээд бид та бүхэнд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой энэ мэдээллийг судлаачийн байр суурь хүргэлээ. Энэ удаагийн зочноор Зоригт Баатар оролцлоо.